галтгой гэлэлцэж байвал үнэхээр цэвэр эрүүл орчин гэсэн үг үү? Бидний өдөр тутмын ойлголтоор гэлэлцэн ширээ, эмх цэгцтэй орчин, үнэргүй байдал нь цэвэр гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Гэвч нүдэнд үл харагдах зүйлсийг бид хэрхэн ойлгож байна вэ? Энэхүү судалгаагаар бид Монголын айл өрхийн галтгооны хэрэглээний зан үйл ойлголтыг ажигласан. Ялангуяа цэвэр харагдах болон эрүүл байх гэсэн ойлголтуудын хоорондын ялгааг илрүүлэхийг зорьсон. Судалгааг бид хоёр үндсэн аргаар гүйцэтгэсэн. Нэгдүгээрт Google Form ашиглан 100 гаруй оролцогчоос санал асуулга авч хүмүүсийн галтгооны хэрэглээтэй холбоотой ойлголт, зан үйлийн хандлагыг ерөнхий түвшинд тодорхойлсон. Хоёрдугаарт 8-аас 10 хүнтэй ярилцлага хийж хүмүүс яагаад ийм дадалтай болсон, тэдний ойлголт, туршлага, хэрхэн бүрэлдсэн талаар илүү гүнзгий судалсан. Ингэснээр бид зөвхөн хүмүүс юу хийж байгааг бус яагаад ингэж хийж байгааг хамтд нь ойлгох боломжтой болсон. Судалгааны үр дүнгээс харахад цэвэр гэдэг ойлголт нь их хвчлэн харагдах шинж тэмдгээр тодорхойлогдож байна. Тухайлбал оролцогчдын 32.7% нь эмх цэгцтэй байдлыг, 27.7% нь аяга тоог угаасан байхыг, мөн тодорхой хэсэг нь ширээ тавцан гэлэлцсэн байхыг цэвэр байдлын гон шалгуур гэж үзсэн байна. Энэ нь хүмүүсийн хувьд цэвэр гэдэг ойлголт нь бодит эрүүл ахуйгаас илүүтэйгээр харагдах байдалтай илүү нэгт холбоотой байгааг харуулж байна. Энэхүү судалгаанаас харахад оролцогчдын 50-аас дээш хувь нь галтгой гэлэлцэж, цэвэрхэн харагдаж байвал тухайн орчинд нэм байхгүй гэж үзэх хандлагатай байна. Энэ нь хүмүүсийн эрүүл ахуйн ойлголт нүдэнд харагдах мэдээлэл тулгуурлаж байгааг харуулж байна. Гэвч бодит байдал дээр нүдэнд үл харагдах нян, бичил биетүүд гадаргуу дээр орсоор байж болох юм. Насны ангиллаар авч үзэхэд галтгооны зан үйлд тодорхой ялгаа ажиглагдсан. Залуу насныхан илүү хурдан хялбар аргыг сонгох хандлагатай байхад ахимаг насныхан уламжлалт дадлыг илүү баримталж байна. Мөн эрүүл ахуйн талаарх мэдээллийн их сурвалж наснаас хамааран өөр байна. Залуу үеийнхэн сошиал медиагаас мэдээлэл авах хандлагатай бол ахимаг насныхан гэр бүлийн орчин, уламжлалаас илүүтэй суралцаж байна. Энэ нь галтгооны зан үйл зөвхөн мэдлэгээс бус үе дамжсан соёлын нөлөөнд бүрэлддэг болохыг харуулж байна. Графикаас харахад хүмүүс эрсдэлтэй үйлдэлүүдийг өөр өөрөөр ойлгож байна. Ихэнх нь порлоныг олон хоног ашиглах, түүхийн махтай гамбизыг дахин хэрэглэхийг хамгийн эрсдэлтэй гэж үзсэн. Харин харагдах жижиг асуудлыг бага зэрэг эрсдэлтэй гэж үнэлсэн байна. Энэ нь эрсдлийг их хвчлэн харагдах зүйлтэй холбож байгааг харуулж байна. Гэвч порлон эрсдэлтэй гэдгийг мэддэг мөртлөө хүмүүс тогтмол сольдоггүй. Зөвхөн бага хувь нь тогтмол сольдог бол ихэнх нь шаардлагатай үед л сольдог. Энэ нь ойлголт ба хэрэглээний зөрчлийг харуулж байна. Гамбанзыг ангилж хэрэглэх дадал заримд нь хэвссэн ч бүх хүнд жигд биш. Зарим нь үргэлж ангилдаг бол зарим нь огт хэрэглэдэггүй. Энэ нь эрүүл ахуйн дадал жигд тархаагүйг харуулж байна. Судалгааны үр дүн нэгтгэн харахад хүмүүсийн ойлголт болон бодит зан үйл хоорондоо зөрчилдөж байгааг ажиглаж байна. Оролцогчдын ихэнх нь зарим үйлдэлийг эрсдэлтэй гэж үзсэн хэдий ч тэдгээрийг өдөр тутамдаа хэвийн байдлаар үргэлжлүүлэн хийсээр байна. Жишээлбэл порлоныг олон хоног ашиглах нь хамгийн эрсдэлтэй үйлдэл гэж үзсэн ч бодит байдал дээр хүмүүсийн ихэнх нь порлоноо зөвхөн шаардлагатай үед сольдог байна. Энэ нь эрсдлийг ойлгож байгаа ч тухайн ойлголт нь зан үйлд шууд нөлөөлөхгүй байгааг харуулж байна. Мөн гамбанзыг зориултаар ангилж хэрэглэх тухайд зарим оролцогчид энэ дадлыг хэвшүүлсэн гэж хариулсан ч нөгөө хэсэг нь заримдаа эсвэл огт хэрэгжүүлдэггүй байна. Энэ нь эрүүл ахуйн мэдлэг бүх хүмүүст ижил түвшинд зан үйл болж тогтоогүй байгааг илтгэнэ. Судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь галтгооны цэвэр байдлыг үнэлэхдээ зөвхөн нүдэнд харагдах эмэг цэгц, гадаргуун гэлэлцсэн байдал болон үнэрт тулгуурлаж байна. Биологийн эрүүл ахуйн ноцтой эрсдэл дагуулдаг үйлдэлүүд нь
Монгол айл өрхүүдийн дунд хэвийн дадал болон тогтсон. Судалгаанаас харахад эдгээр эрсдэлтэй зан үйлийн гол их сурвалж нь гэр бүлийн хүмүүжил болон уламжлалт хэвшил байна. Үед дамжсан уламжлалт дадал нь шинжлэх ухааны үндслэлтэй эрүүл ахуйн мэдлэгээс илүү давмгайлж байгаа нь системийн түвшинд өөрчлөлт хийхэд саадгуйж буй гол хүчин зүйл юм а. Энэ судалгаа бидний өмнө цэвэрхэн харагдвал хангалттай гэж боддог ойлголтыг өөрчилж хэвийн гэж үздэг байсан зарим дадал эрсдэлтэй байж болохыг ойлгуулсан бөгөөд үүнийг хувь хүний буруу гэхээс илүү соёл, дадал орчинтой холбоотой системийн асуудал гэж харж манай багийн бүх гишүүд хамтран судалж дүгнсэн болно.